За хаа. Үннийг хэлэх мөч үү? Үннийг хэлэх мөч үү? За 3 машины талаар үннийг хэлэх мөч. Энэхүү баясаа хат мөн ногдлоо. За нийтдээ өмнө говьдуу давхиж ирээд Шорон замаар сая нийтдээ Дэржигнүүрээ 100 км явсан. За одоо эхний нэг партник гэх юм уу машины талаар. За бензин зарцуулалтын хувьд нэг өмнөх нөгөө рил дээр хэлсэн юм хоёулаа нэг засчээ. Яасан гэхээр нөгөө нийт хэдэн километрд 16 юм уу 7 юм уу гэд юм яриад их. 100 км-д зарцуулсан бензинийг л хилээд байгаа. Тэгэхээр 100 км-д Рокс өмнө нөгөө мандал говь дээр орж ирэхэд 14 орчим зарцуулсан байх нь танк 17 орчим зарцуулсан байх нэ. За энийг ингээд мухарлчээ. Технологиудын битгий манайхан энэ шал өөр технологи явж байгаа шүү. Битгий ингээд нэг туушраад байл да. Ногоон дугаар авлаа гин эн чинь ногоон дугаар авахаас өөр арга байхгүй. Тэрийг бас та хэд маань ChatGPT юм хумнасаа үзчихээрээ яагаад гэдэг зүгээр хэлж таах. Энэний мотор нь бензинээр тогоо гаргаад батарейгаа зэнэглээ тэр батарейгаараа явдаг. Тэр ногоон дугаар авсан. Окей. Энэний мотор болвол яг одоо Prius-тэй адилхан гэх юм уу те хайбрид системээр ингээд явдаг гэсэн. Би бол энийг их зарцуулж ийн гэж хэлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр 2025 оны RAV4 хайбрид шулуун замд би хурдан ярихгүй 14.5 зарцуулдаг. Манай өөрсдийн ундаг машин. За тэгэхээр энэ мэдээж ийм чулаагтай илүү хүнд учраас 16.7 зарцуулах хамаа байхгүй болж байна. Тэр хурдны талаар бол мэдээ дараагийн асуудал. За одоо үннийг хэлэх мөчтэй. За энэ машин бол сая мандал цогтовооноос бензинийн дүүргээд бид нар ингээ яг жигд хурдлаад явхад бол за 5-7 бол 22 орчим зарцуулсан байгаа. Айгуу салхитай байна. За Raptor-ыг зарцуулсан 22. За 22 зарцуулсан. Энэ танк 420 зарцуулсан. 20-с 21 зарцуулсан. Rox нэг 17% зарцуулсан. 16.7. Тэгэхээр бид нар бол хилээд байгаа юм. Үннийг хэлэх мөч учраас энэ машин дахиад хэлье. За ийм их гарын алах гэдэг юм шиг санагдав. Их гарын машинуудтай ямар ч түүртэх юмгүй, үлдэх юмгүй айгуу гоё явж байна. Тэгэхээр энэ бол тэр хэд зарцуулах хамаагүй хангалттай. За Rox асуудал гарсан тийм байж авах ба. Юу гарлаа? За чек инжен ассан. Өөр ялаа. Тэр чек ассан шалтгаан нь бол бензин голсон гэдэг дүнтэй явж ийн бид нар. Яасан бэ? Бас өвэж ах. Бас нөгөө тоормзын юу яасан шүү дээ. Дэржигнүүр дээр. Дэржигнүүр дээр тоормз алдаа заасан, хойтлын тоормз дээр алдаа заасан. За emission юу гэсэн юм бичиг гараад байгаа. Бид нар зүгээр одоогоор таамаглаж яг компьютер бол залгаж үзээгүй. Муу бензин хийсэн байна гэд 92 бүгд 92. Тий. Rox ганцаараа 95 хийсэн. Ягаад гэвэл цаанаасаа 95 хийгээрэй гэж зөвлөсөн юм байлээ. Тэгээ 95 хийсэн боловч бас бензин голсон агтаа өндөрсгөгч хийж яваа. Гэхдээ одоогоор нөгөө чек маань унтраагүй байна. За одоо ингээд эндээсээ бид нар чинь цаашаага дандаа бүр хөдөөний бүр алслагдмал ийм сумдаас бензинүүд авах учраас агтаа өндөрсгөгч нар авцсан явж байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар асуудал гарсан машин бол ганцхан Rox байна. Rox бол бензин зарцуул. Би ярих уу явах болж байгаа. Яр шулуух юм. За Ford Raptor. За энэ талаар бид ганц юм хэлчих заяа яваанахаа. Юу вэ гэхлээр түрүү жил унаад бидэд явж явахад бас нэг асуудал гарсан тий. Тоормзгүй болсон. Дэржигнүүр дээр 100-120-той явж исэн чинь жоохон өсөж харангуй тоормзгүй болоодсан. За тэрийг MSM-дээ үзүүлсэн даа боо юм бол янзлуулсан. Бас ялгаа. Энэ жил бас тагцсан уу? Нагцаа. Яг ингээд уруу газар руу орж ирээл тоомслоод Raptor тоомсгүй болоод байна. Энийгээ шийдэж өгөх юм уу гэхгүй би мэдэхгүй байна. Нэг өсөнд одоо Raptor нэг бас би одоо бодож аюулгүй юу гэв жоох аюултай машин санагдав. Гэхдээ тийм аюулгүй байл номер 1 гэдэг байсан чи одоо яг нодлон бид нар увсад яг явж байгаад тоормзгүй болсон шүү дээ тий. Ямар тоормзгүй болоод тэгээ MSM дээр ирээд нэлээд хэл ам асуудал тавьсан. Тэгээд янзалчлаа гэж би ойлгосон. Сая ассан юм уу? Ассан 2 удаа ассан. Тэгээд бас үннийг хэлэх мөчтэй. Үннийг л хэлээ. Тоомсгүй болсон. За тэгэхээр Raptor-та манайхаа Дэржигнүүр дээр явж байгаа бол бас бодолтой л байгаарэ. Тийм итгэл болгүй шүү. За ингээ аялыг цаашаа үргэлжилж байгаа. Тий, одоо бид нар одоо дахиад явна зөндөө. Цаашдаа ямар проблемууд гарахыг таашгүй.
Таашгүй байх хэвээр. Танк бол тэ супер байлаа. Миний өвчтөө супер байсан. Үнэхээр супер байсан шүү. Яг ингэж явна би төсөөлөөгүй нэр. Таач боддоо би 100-таа давхичаатай хажуугаар дахиад гарсан. Хойдлын дугуйч өсрөөл буугаал те. Шорон дээр. Тэгээ шорон дээр шүү. Дандаа замгүй газраар явж байгаа байлээ те. За яа. За бид одоо ингэ цаашаа явна. Тэгээ баясаах нь ингэ хилээл явах бах. Үнэнгийн хилээд явж явна өстө одоо. Явна. Ямар хавхал мохол авчаагүй өстө. Гүү. Box такас юм авсан юм шиг сагдаад байгаа юм даа. Такас нэг юм шиг. Магтаад байгаа юм даа. Ерөөсөө магтаад байгаа юм даа.